Өдрийн мэнд манайхаа. Би 3 өдрийн өмнө хэмжээсүүдийн тухай итүүдэд бичлэг оруулах гэдэг бичдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөтг нь хитрхийн өндөр югаар биччихэж хэмжээгээр бичигдчихэж тэгсэн чинь нөө итүүдэд оруулах гэж бүр чаддгүй. Тэгээ одоо ахиж яг тэр байдлаар ярилцтайнс зүгээр лайв хийгээд энийгээ утсан дээр рекорд хийгээд тэгээ дараа нь угаасаа юу яана нөхөж үзэж болохоор лайв хадгалаад тэгээ бичлэгээ угаасаа давхар утсан дээр бичиж итүүд дээр оруулах гэж байгаа. Тийм учраас дараа нөхөр сонсож болно шүү манайхаа. Ярьж явах энэ лайв дээр ч нөгөө ярьж явах явцад асуулт асууж болдгоо штэ. Комментээр асуулт асуугаад эсвэл нөгөө гоё харилцаа үүсгэж явж болно шүү. За. Тийм давуу талтай штэ те лайв чи. За хэмжээс гэдэг бол сүүлийн үед миний сонирхлыг татж байгаа, судалж байгаа. За тэгээд өөрийнхөө дотоодор чадхатаараа бас ойлгох гэж оролдож байна энэ хэмжээсүүдийн тухай бүр дэлгэрэнгүйгээр штэ. За одоо энгийнээр ярих юм бол юу хинтээ 3 хэмжээс тэгээд 3 хэмжээснээс 5 хэмжээс рүү нөгөө D гэж яриад байгаа штэ 4 5 6 7 D нэг яриад байгаа штэ. Тэр D-нүүдийнхээ олон нийгэм D-нүүдийнхээ учрыг босгох гэдэг аахгүй манайхаа. Одоо нэрнүүд нь харагдаж байна. За манайхан сонсож байгаа юм байна. За одоо тэгэхээр бид нар штэ тий махан бие төрөл авцсан байгаа. Махан биед ороод энэ орчлон ертөнцид дэлхий дээр буюу одоо яг энэ байдлаар амьдарч байна гэдэг чинь энэ 3 хэмжээстийг яриад байгаа. 3 хэмжээс олгонд нэг онцлогтой байгаад байгаа байхгүй. За тэгэхээр энэ хэмжээсүүдийн онцлог ярихаас өмнө хэмжээс гэж юу юм бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй нэг л олон хэмжээс ярил идэг яг юуг нь хэмжээс гэдэг байгаа. Энэ 3 хэмжээсээс 5 руу шилжин гэдэг ахын энэ D гэдэг байгаа чинь ямар учиртай ингээд бас хүмүүс ер нь бол бүрэн дуран тайлаагүй байгаа. Тэгсэн хэрнээсээ хэмжээс гэж яриад идэг 5 хэмжээс рүү шилжих чинь одоо 3 хэмжээс гэж яриад идэг. Тэгээ нөгөө нэг энэ хэмжээс гэдэг чинь яг юу юм бэ гэдэг утга учир нь жоохон ойлгохыг хичээе. Тэрсэн энийг та нарт тайлбарлавал хамгийн энгийн арга нь юу гэхээр виртуал ертөнцийн байдаг штэ. Виртуал тоглоомнууд одоо хөгжөөд байгаа штэ. Анх ингээд нүдний шилтээ ингээд гарч ирчихсэн. Дараа нь тэр чинь нөгөө нэг бэлээ мэлээ өмсдөг болоод гарын хөдөлгөөн мэдэрч эхэлсэн. Дараа нь ингээд бэлхүүсэндээ юм зүгөөд энэ гүйлтийн зам дээр виртуал ертөнцид орж тоглож байгаа яг нэг бодиттой юм шиг мэдрүүлэхийн тулд хөгжил хийгээд байгаа штэ. Магадгүй хэдэн жилийн дараа виртуал тоглоом бүр хөгжиж магадгүй одоо үнэр мэдэрдэг болох ч юм уу. Эсвэл одоо ингээд бидээ ингээд мэдрэгдэг юм хувцастай. Тэгээ ингээд хүрхээр ингээд бид мэдэрдэг ч юм уу. Яг л тэр орчиндөө хоцсон юм шиг бодит мэдрэмжийг өгөхийн тулд жил бүр одоо энэ виртуал тоглоомнууд одоо юу гэж нэрлэдэг юм бэ энэ виртуал тоглоомыг ямар ч хэлсэн хөгжих байхаа гэж бодож байна. Тэгсэн чинь энэ виртуал тоглоомнууд чи ерөнхийдөө хэмжээсүүд гэж та нар ойлгочих болсон заяа. Энгийнээр ярихад. За яагаад гэсэн чинь биш тий. Бид нэр өөрсдөө юу юм гэсэн чинь сүнс гэдэг байгаа шүү дээ тий. Яг нөгөө бэлтгэл сонирхож эхэлж байгаа хүмүүс чинь замарчл гэсэн би энэ махан бие биш юм байна. Би сүнс юм байна гэдгээ аюу яаж вэ? Одоо ойлгож эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь сүнс гэдэг нь юу юм гэсэн чинь сүнс нь болохоор ухамсарт энерги байхгүй юу? Ухамсартай энерги. Тэгэхээр бид нэр өөрсдөө ерөөс ингээд ийм бүхэл одоо их үүсвэр буюу энэ одоо энэ орчлон ертөнцийн бүгдийг ингээд бүтээсэн байгаа их үүсвэр нэгдсэн бүхэл одоо ухамсар сүнсний гэх юм уу? Бурхны ч гэж хэлж болно. Яг ингээд нэг юм тасарсан одоо нэг ч ухамсар одоо нэг юм бүхэл юмнаас ингээд салгаад авцсан нэг ч ухамсарууд тахгүй бид нар чи ингээд тэгээд салаа явсан ч одоо бидний махан бие аватар дүр заяа. Нөгөө аватар гэдэг кино үзэж байгаа штэ. Тэр аватар руу юугаар шилжүүлээд байгаа энэ нөгөө ухамсараа шилжүүлээд байгаа штэ. Цэнхэр хүний биед ухамсараа шилжүүлэнгүүтээ тэр ертөнцид нь орж амьдраад байгаа штэ. Яг тэрнтэй адилхан бидний махан бие болохоор бидний аватар байхгүй аватар дүр. Гэтэл бидний ухамсар нь штэ тий энэ виртуал ертөнц ингээд дамжиж бид нар ингээд нүдний шилээ солиод хүссэн нөгөө виртуал тоглоомоо тоглоод байгаа штэ. Одоо яг нэг нүдний шил зүүсэн чинь тэнд сансарт ниссэн ч явж бол нэг нүдний шил зүүсэн чинь далаа дээрч гүйжиж болно. Тэм олон сонголттой байгаа. Тэр тэднийг зөвхөн хэмжээсгээ ойлгочих. Харин тэр зүүгээд байгаа нүдний шилтэй энэ гарт зүүгээд байгаа энэ бэлээч гэдэг юм уу тэр хэрэгслүүдийг өөрийнхөө аватар гэж ойлгочих болно. Таны одоо таныг энд байгаа шүү. Таныг энэ виртуал тоглоомд нэг дүр байгаа шүү, аватар дүр ингээ байгаа шүү гэдэг чинь мэдрүүлж байгаа зүйлгээ ойлгочиход болно. За яг энэ бодит амьдрал дээр ярих юм бол бидний махан бие чинь бидний аватар дүр болчиход байгаа байхгүй юу? Тэгээд гол нь бид нар өөрсдөө энийг ч ухамсарууд байгаа шүү дээ. Өөрсдөө бид нар чинь олон ухамсараараа
ямар ч одоо нэг байршил солих шаардлагагүйгээр яг одоо энд байж агаад зөвхөн ухамсараараа хэмжээсүүд 1 2 3 4 5 6 7 8 гэд нийтдээ одоохондоо мэдэгдэж байгаа нь 12 хүртэл байгаа байхгүй. Тэгээд яг 12-ыг ч хязгаарлах гэсэн үг биш л дээ. 12 хүртэлх ингээд хэмжээсүүд рүү бид нар ухамсараа ингэж явуулах боломжтой. Яг одоо ингээд виртуал тоглооны нүдний шил солиод байгаа юм шиг яг одоо солих боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо бидний амьдарч байгаа энэ аватар биетэй амьдарч байгаа бол одоо 3 гэдэг нэртэй нэг юм ертөнц гэж хэлж болно. Хэмжээс ертөнц гэж хэлж болно. Бидний ухамсар сүнс энэ аватар бие дотор орчихсон. Энэ 3 хэмжээстэй тоглолтоо хийгээд тулаа явж байгаа. За одоо ингэж ярихаар ойлгогдож байна тий. Тэгэхгүй бол нэг баахан ди яриад идэг, хэмжээс яриад идэг. Тэгээ одоо бүх хэмжээсүүд ерөнхийдөө нэг дор байж идэг. Бүх хэмжээс зэрэгцээ ертөнцид нэг дор байна манайхаа. Харин бидний ухамсар буюу ухамсар сүнс би өөрөө буюу одоо сүнс маань ингэж хэмжээсүүдээр ингэж хормын дотор шилжих боломжтой. Одоо энэ чинь бясалгал хийхдээ бид нар үздэг штэ. За тэгээд зарим хүмүүс бол яг зөвхөн энэ 3 хэмжээстэй махан бие аватар дүрэг авснаас ч 3 хэмжээстэй амьдарч байгаа. Зарим бясалгал хийдэг хүмүүс бол астрал ертөнц буюу 4 хэмжээст рүү үе ордог байх сонирхолтой. За тэгээд одоо хэмжээсүүдийн ерөнхийдөө хэмжээс гэж юу яриад байгаа гэдгийг ойлгоцсон тий. За 3 хэмжээст бол орон зай гэж байдаг юм байна. Нэг цэгээс нөгөө цэг рүү явхад хугацаа гэж шаарддаг юм байна. Юм биетэй, хүндийн жинтэй. За тэгээд энэ 3 хэмжээст бид нар энэ аватар дүрийнхаа 5 метр хүүгээр дамжуулж мэдээлэл авдаг юм байна. За тэгээд бидний тарих болохоор энэ 3 хэмжээст зориулсан бүтээл ахгүй юу? Тарих чинь бидний аватар биеийн нэг хэсэг буюу бидний хэрэглэгдэхүүн байгаа юм. Энэ 3 хэмжээс орчинд амьдруулахын тулд одоо гол хэрэглэгдэхүүн бидний тарих болчиход байгаа хгүй. За тэгвэл 1-р хэмжээс 2-р хэмжээс бол яг амтан ургамал чулууч гэдэг юм уу тий. Усны ертөнц гэдэг юм уу. Тиймэрхүү ер нь бол арай нэг өөр төрлийн хэмжээсүүд болоо явдаг. Ухамсарын хувьд, оюун ухааны хувьд өөр гэсэн үг. Хэмжээсүүд хоорондоо ялгаатай учраас энэ хэмжээсүүдийг чинь 1 2 3 4 12 гихчлэн өөр тоогоор нэрлэлсэн байна. Яг гэвэл ялгаатай ахгүй. Түүнээс ш 12 дахь хэмжээс нэгээс их ч гэдэг юм уу, илүү ч гэдэг юм уу, эсвэл 5 дахь хэмжээс нь 4-р хэмжээсээс илүү ч гэх юм уу, 4-р хэмжээс нь 3-аас илүү гэсэн одоо дээр доорын одоо зэрэг зиндааны тийм ялгамж байхгүй байна шүү дээ. Зүгээр л энэ тоогоор нэрлэлсэн хэмжээсүүд байгаа хгүй. Тэгэд энэ хэмжээс олгоо өөр гэсэн онцлогтой. Өөр гэсэн аватар дүртэй өөр гэсэн онцлогтой байгаад байгаа хгүй. Түүнээс ш 7-р хэмжээс гэхээр 3-аас их илүү, 5-р хэмжээс гэхээр 4-өөс илүү гэсэн нэг тийм тэр хэмжээс тэрнээс илүү гэсэн одоо нэг тийм эгоны тийм зиндаарлал юм байхгүй шүү. Тэрэн дээр хүмүүс жоохон юу яагаад гэдэм блэ. Жоохон өөр эгоны ойлголттой яваад гэдэм блэ. Гэтэл хэмжээс олгон бодит, хэмжээс олгон их сурвалж буюу энергиэс бүтсэн. Хэмжээс олгонд ухамсар, энерги байж идэг, бодиттой оршиж идэг гэсэн үг байна шүү дээ. За уран хэмжээс бол бид нар мэдчихэж байгаа тийм ээ. Сая ярьлаа. Одоо юм энерги нэвтрэл ихтэй болохоор нэг газараас нөгөө цэг рүү очихдоо хугацаа зарцуулдаг байна. За одоо ингэж юм барихад ингээд юм хатуу баригддаг байна. Энэ яг ингээд нэвтршил ихтэй гэсэн үг байхгүй нэг талаараа хүндийн жинтэй байх нь. За тэгээд 3 хэмжээстэй ухамсар болохоор одоо амьдрах тий одоо энэ махан биеийг тижээгч гэдэг юм уу, амьд явахын төлөө тэмцэлдэгч гэдэг юм уу, тиймэрхүү байдлаар бас амьдрал үргэлжилж байгаа 3 хэмжээстэй болохоор та хилүүлтгүй мэдчихэж байгаа байхаа. За магадгүй тэгвэл ухамсараа 1 юм уу 2 дугаар хэмжээс шилжүүлж болох уу, тийм чадвар ч юм уу өгдөл болно тий. Тэнд бол юмс арай өөрөөр харагдаж өөрөөр мэдрэгдэх баг. Жишээлбэл энерги нэвтрэл нь өөрөж болно. 1-р хэмжээс 2-р хэмжээс энерги нэвтрэл нь өөрөж болно. Харагдцсан өөрөж болно. Гэтэл 1-р хэмжээст орж амьдрах 2-р хэмжээст үнэхээр орж амьдрч тулыг гэвэл танд бас юм аватар дүр хэрэгтэй. Гэтэл аватар дүр чинь 1-р хэмжээс 2-р хэмжээс өөр бусад хэмжээсүүдэд болохоор энэ махан биш гэсэн үг байхгүй юу? Өөр дүртэйгээр оршиж болдог бахан, амьдрч болдог бахан, хөгжиж болдог бахан, туулж болдог бахан, бүтээл хийж болдог бахан, тодорхой хэмжээний мэдрэмжийг авч болдог бахан гэжтэй. Бүх хэмжээсүүдэд гэсэн үг. За 1 2 дахь хэмжээсүүдэд амтан урмал чулуу, нэм бактерич гэх юм уу, тиймэрхүү өөрөөр одоо тийм сэтгэл зүрхний хүртэл өөрөөр мэдрэмжтэй гэсэн үг. Одоо шал өөр ертөнцүүд байгаа хгүй юу? Нэгсэн доо. Хэрвээ та нар доктор Стрэнжийн
2 дугаар ангийн үзчихсэн бол нөгөө зэрэгцээ ертөнцөөр аялаад байдаг охинтой хамт ингээд нэг дор нэг хэдхэн секундын дотор маш олон хэмжээс ингээд шилжчихдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан хэмжээс болгон чи өөрөөр харагдцтай, өөрөөр ойлгоцтой, өөрөөр аватар дүртэй, өөрөөр энергийн хэлбэлцэлтэй, өөрөөр энергийн нэвтрэлтэй гэж ойлгочих болно. За тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь 4-р хэмжээс байна. 4-р хэмжээсийг ингэж нэрлэдэг. Астрал ертөнц гэж нэрлэдэг. За тэгсэн чинь 4-р хэмжээс нь 3-р хэмжээс юугаар ялгаатай гэсэн чинь тэнд ерөөсөө энергийн чичиргээ доогуур буюу сөрөг нөгөө нэг хар за яг хар сүнс гэж нэрлэлжээ. Одоо яг нэг сөрөг эрчимлэг үйлдвэрлээд идэх сүнснүүд ч хэлээд байгаа шүү дээ. Нэг гадна төрхөн жоох эвгүүтэй хар сүнснүүд байдаг хвчлэн. Гэхдээ бас гэрлийн ажилчид ч гэсэн байгаа. Нөгөө эрэг эрчмээр одоо цэвэрлэгээ хийх ч гэдэг юм уу. Эрэг одоо дүрээр гарч ирдэг тийм ээ. Гэрэл цацруулсан тэм дүртнүүд байгаа. Тэгсэн чинь 4-р хэмжээс буюу астрал ертөнцид энерги нөхцөл байхгүй. Сэрэг учраас нэг газараас нөгөө газар л явахгүй цаг хугацаа зарцуулдаггүй. Цаг хугацаас нь хүртэл өөр, цаг хугацааны хүртэл 3-р хэмжээс өөр байдаг. Мэдрэмж нь хүртэл өөр байдаг. За 4-р хэмжээсэд би амьдрыг гэх юм бол аватар дүр нь болохоор юм сүнсэн биетэй байдаг юм нэг юм харахад ингээд дүр байгаа. Бие байгаа тийм ээ тодорхой хэмжээний ялгамжтай тийм ялгаатай дүр төрс байгаа. Гэхдээ ийм нэг одоо нэг сүнсэн бие гэж яриад идэв шүү дээ тий. Сүнсэн бие гэдэг чинь уул нь бол тэндээ бол ингээд аватар бие байгаад байгаа байхгүй юу. Энэ 3-р хэмжээстэй л харьцуулахад тэнд бол ингээд нэг юм нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй нэг юм хийсэглэн бие гэж биднэрт мэдрэгдээд байгаа. Гэтэл 4-р хэмжээстэй бол өөр ингэсэн аватар дүртэй, өөр ингэсэн биетэй, өөр ингэсэн дүртэй л байгаа байхгүй юу. Хэлбэр дүрстэй байгаа юм. За тэгсэн чинь 4-р хэмжээст юу болтгоо гэсэн чинь ерөөсөө цаг хугацааны шал өөрөөр явагддаг. Нэг газараас нөгөө газар руу бодлын хурдаар шилждэг. Бодох төдөд юм шууд биечдэг гэсэн. Бид нар яг энэ 3 хэмжээстэд болохоор маш их ингээд хөдөлмөр гаргаж иж, хугацаа гаргаж иж одоо юм биеч юм бүтээдэг шүү дээ. Гэтэл 4-р хэмжээстэд яадаг вэхээр 4-р хэмжээстэд ерөөсөө бодлын хурдаар бодох төдөд нэг юм пг гэж гараад ирчихнэ. Энэ 4-р хэмжээстийн туршлага хүн болгонд байгаа. Ядчил бясалгал хийдэг хүмүүс гэхэд ядчил хүн унтчих та зүудэндээ астрал ертөнцөөр аялж яадаг. Тэгэхээр зүүдэндээ би зүүдэлж ин гэдэг ухамсарлаж байгаа үе байдаг те. Тэр үедээ болохоор яадаг вэ гэхээр хүн ингээд би зүүдэлж байгаа юм чи юугаа чийж болно штэ. Би нисмээр шууд нисдэг. Эсвэл би зүүдэлж байгаа юм чи би хүссэн юм хармаар байна. Хүссэн газар очимоор байна. Би далайн хэрэг дээр очимоор гараад ирдэг те. Тэр яг энэтэй адилхан 4-р хэмжээст хэрвээ та нар астралаар аялна гэж ярьдаг тийм ээ. Яг энэ махан биетэйгээ байжгаад бясалгалын аргаар ч юм уу ямар нэг аргаар астрал ертөнцөөр аялуул тэнд зүүдний ертөнцөө авах болно. Бодлын хурдаар бүх юм бийж авах болно. Бодлын хурдаар та хүссэн газар очиж авах болно гэсэн бүх юм байгаа. За тэгсэн чинь 4-р хэмжээст болохоор ерөөсөө ингээд бодол төрөлтнүүд гэж шин төрөлтнүүд гараад ирсэн байгаа. Бодол төрөлтнүүд эдгээр хүний итгэл үнэмшлэр бий болгосон сайн муу дүртнүүд гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл төсөөллийн найз гэж байж болно. За эсвэл өөр ч одоо юу гэдгийг хүн чинь нөгөө өөрөө хар сүнсч төр мөтгөөс өөрөө бүтээж явдаг шүү дээ. Эсвэл өөрөө нэг юм очдог тийм дуртай ертөнцөө бас 4-р хэмжээс бүтээсэн байдаг. Тэгээ бясалгал хийхээр тэр ертөнцтэй яваад идэв шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүмүүсийн бусад ухамсар сүнснүүдийн бүтээсэн ертөнцүүд чи ямар ч одоо тийм бодлын хурдаар ч юм уу төсөөллийн хэмжээгээр шууд бүтчихэж байгаа юм чинь тэр одоо бүх юм байх боломжтой. Бидний сэтгхүүнд тархинд одоо үнэхээр сэтгэгдэж чадчихлаа бол бүх зүйл тэнд оршин байх боломжтой. Тэгээд тэнд та хүснээрээ юмаа бүтээж, хүснээрээ аялж, хүссэн юмаа үзэж, харж, танилцах боломжтой. Хүснээрээ бүр тусдаа ухамсар бүхий, дүр төрх бүхий одоо өөрийн найз гэх юм эсвэл өөртөө одоо төвг болох сүрэг биетч гэх юм уу, эсвэл зүгээр гэрлэн биетч гэх юм уу, юу л үүсгэх боломжтой. Тэгээ хамгийн сонирхолтой нь шүү дээ тий. Бид нэр яг ингээд итгэл үнэмшлээ өгөөд ах юм бол астрал ертөнц буюу 4-р хэмжээсэд ерөөсөө юм өөр ингэсэн бүр тусдаа ухамсартай тийм биетийг энерги буюу ухамсар биетийг үүсгэх боломжтой болчихдог байхгүй. Гэтэ энийг бол ихэнх хүмүүс ойлгохгүй маа. Яа тэгэхээр би өөрөө ингээд тусдаа ухамсартай юм ингээд бүтээсэн тий нэг юм сүнсч гэх юм уу ийм дүр төрх бүх юм бүтээсэн. Тэгээ тэрнээгээ би мэдрээд тэрнтэйгээ харилцаад ингэж ойлгохгүй. Тийм хүмүүсийг болохоор
шизофрентэй ч гэдэг юм уу галзуу солиотой гэж хэлээд байдсан шүү дээ. Гэтэл яг нөгөө нь болохоор дөрөөр хэмжээст өөрийнхөө бодлоор ч юм итгэл үнэмшлэр ямар нэгэн сайн ч юм уу муу дүр бүтээгээд тэрнтэйгээ харилцаа тэрийг мэдрээд ярилцаад идэх байхгүй. Тэрийг бол одоо нэг шинжлэх ухаанаар бол энэ хүн солиорч галзуурч гэж боддог. Гэтэл яг үнэндээ дөрөөр хэмжээст бол тэр чиг жинхнээс бодтой яваад байгаа юм байхгүй. Бид нар өөрсдөө ингэж өөрөөсөө энерги ухамсар бүтээх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол та нар хэрэг яг зүүдэндээ ухамсартай байж чадсан ч юм уу зүүдэндээ хэрэг хүссэн юм а бүтээж зүүдэндээ нисэж энэ тэрүүгээр аялж яана гэдэг бол та нар астрал ертөнцийн асар их туршлагатай гэсэн үг. Зарим хүмүүс болохоор бяцлал ихтэй астрал ертөнцтэй астрал ертөнцөөр тэгээ бүр ингээд бүр илүү бодтойгоор ухамсараа астрал ертөнцөөр шилжүүлээд тэр астрал ертөнцийн зүйлсүүдийг дөрөөр хэмжээс гэсэн үг шүү дээ. Юмд ингэж бүр ингээд бодтой илүү тодоор ингэж мэдрэх харах боломжтой байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол яг хагас дутуу туслах жахтаа бол энэ энерги биетийг ч юм уу мэдрэх энэ астрал ертөнцийн зүйлстэй ингээ харилцах боломжтой харилцах харилцажсэн тийм туршлагатай. Зарим нь өөр ухамсартайгаар харилцаж чинь, зарим нь ухамсаргүйгээр харилцаж чинь янз янз л байдаг л та. Тэгээ хамгийн гол нь юу чухал юм бэ гэхээр бид нар яг туслах жахтаа хинтээ харьцаад байгаа. Бид нар өөрсдөө яг өөрөөсөө юу бүтээгээд байгаа. Бид нар юунаас айгаад байгаа. Юу болоод байгаа гэдгийг бид нар ойлгох чухал ахгүй юу? Тэгэхгүй одоо ингээл нөгөө хүнээс асуудаг хэлж өгдөг хүн байхгүй. Одоо яг сүүлийн үед нөгөө шинжлэх ухаанаар эн чинь нөгөө өөр юм ертөнц байна. Өөр юм энерги ертөнц байна гэж л одоо тэр энергийн шинжлэх ухаан хөгжснөөс очлоо тийм яриад байгаа шүү дээ. Түүнээс ч одоо дандаа л бүх юм одоо ингээд дээр үеийн хэлэхээр мухарсан шинжтэй яваад байгаа байхгүй юу? Нэг ингээл туслах гэсэн чинь ингээл сүнсчдэр харлаа над руу тайраад байна. Намайг ингээд тэгээд ингээд чинь би тэр биетийг өөртөө татцсан ч юм уу тэр биеттэй би ухамсаргүй харьцаад байгаа юм чи эсвэл би өөрөө тэр биетийг үүсгэчээд тэрэндээ ороогдоод тэгснээ тэрийг над руу нэг юм дайраад байна. Намайг нэг юм зоогоод ингээд өөр төрөлтөө яваад байдаг. Тэгээд энийг хүмүүс ярихаар наа чи ястан чамаг ийм ч юм шүүгэлчиж ийм ч юм даахчих шиг тийм ингээд улан нөгөө бүр ингээд учраа олохгүй байхад төрөл авчдаг гэсэн үг байхгүй. Тэрний оронд чи өөрөө бүтээгээд дээ штэ чи өөрөө наатаа өөр дээрээ татаад байна шүү дээ. Астрал ертөнцид одоо чи өөрөө ийм юм одоо үүсгэж эсвэл ийм энерги биеттэй ийм сүнснүүдтэй чи өөрөө харьцаад байгаа маань харьцаал тогтоосон байна ч гэх юм уу. Зөөр ингээд энгийнээр хилээд өгч юм бол бид нар хайгаад ах юм юу ч байхгүй. Дээрээс нь төрөлдөө яваад ах ямар ч юм байхгүй уул нь бол. За тэгээд өөр онцлог шинжих юм бол астрал ертөнд дөрөв хэмжээс ертөнцид болохоор бид нэр аялж болно, үзэж болно, сонсож болно, мэдэрч болно. Гэхдээ бид нар бодитоор хохирол учруулах боломж байхгүй. Хамгийн гол нь бид нар нөгөө айснаас олоод өөртөө илүү бийжүүлээд өөртөө илүү тосож аваад одоо өөртөө халдах боломжийг бид нар өөртөө өгснөөрөө л одоо эхлээд сэтгэл санааны хувьд ч гэдэг юм уу юу авдаг гэмтлийг бол авах боломжтой байдаг. Тийм учраас одоо бяцлаглалын үед хамгаалт үүсгэрээ. Ядаж ингээд төсөөллөөрөө ч гэдэг юм одоо юу гарч энерги хамгаалт үүсгэрээ гэдэг чинь бид нар ер нь бяцлах гэж байна гэхээр өөрийнх нь дотоод ухамсар руу орж ийн гэсэн үг. Гэтэл дотоод ухамсараараа бид нар санаатай болон санаусгүйгээр өөр хэмжээсүүд буюу зэрэгцээ ертөнцийн биетүүдийг энергиудыг мэдрэх боломжтой байдаг учраас хамгаалт хийгэр гэдгийг гэтэл яг нөгөө аль хэмжээсээр яваад байгаа юм бэ? Юу мэдрээд байгаа гэдгийг мэддэг айхаа болцсон те ямар ч айц аюулгүй болцсон хүнд бол заавал нэг тийм хамгаалт хийгээд ах шаардлага байхгүй. Эхний ээлжинд бол хамгаалтыг ингэ зөвлөж байгаа байхгүй. За тэгээд нөгөө нэг бэлгийн мэлмийн нэгдсэн гэж ярьдаг штэ. Янз бүрийн юм хараад ингээд тэр чинь нөө зэрэгцээ ертөнцийнхаа ухамсардаг сүнснүүдийг хараад байдаг. Тэгээд тэнцэнэсээ болоод айгаад байдаг. Уул нь бол айх тусам нөгөөдөлж улам ингээд бийжээд бидний дээр айц гэдэг айцсаас гарч байгаа тэр ихтгэл айжна гэдэг чинь би итгээд айгаад байгаа байхгүй. Яана тэнийг тийм байна гэдэг ч юм уу харж байгаа юмдаа мэдэрч байгаа юмд итгэснээр айдаг. Гэтэл биднээс гарч байгаа тэр ихтгэл үнэмшлийн энерги чинь нөгөө нэг сүнсэн биетийг чи улам бодтой болгоод идэг. Улам бийжүүлээд идэх байхгүй. Нөгөө энергийн нэвтрэлийг бид нэр авчиж өгөөд гэсэн үг шүү дээ өөрсдөө. Тэгснээрээ бид нар айснараа улам биднэрт аимшигтай дүртэй болж харагддаг ч юм уу. Бид нэр цухтааснараа улам араас ингээ хөөдөг ч юм уу тэгдэг. Тэрний орон зүгээр зогс. Чи бол астрал ертөнцийн биетэй. Бодтойр нөгөө нэг надад аюул учруулах боломжгүй. Би чамаас зүгээр ингээ хамгаалт хийчи. Чи ингээ зүгээр сарничгаа гэл явхад бид нар яач чаддгүй. Зүгээр тэгээд сарнаал алга болчдөг. Гэтэл хүн өөрөө энийгээ мэддэггүй. Надад би ингээд өөрөө л нөгөө нэг өөрийгөө нээж өөртөө хохирол учруулад байна. Түүнээсээ би жишөөрөхгүй зүгээр ингээд болио кадраа солио гэдэг ч юм уу эсвэл нөгөө өдөөс нь гэрлээ хайрын эрчим илгээгээл
энэ бүхэн ингээд аимшигтай намайг айлгаад байсан зүйлс ингээд сарнаад алга болчихно гэдгийг чи мэдээд тэгэхээр бид нэр юунаас яах шаардлагагүй маань биднийг хинч оруулж чадахгүй байна л гэд ойлгочих хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр сүнс чөтгөр гэдэг юм чи яагаад хүнийг хорлоод байна гэдэг чи эхлээд зүгээр бидний оюун санаа руу орж ирж байгаа байхгүй. Нөгөө янз бүрийн бодлоор ч юм уу энергийн давтамжаар биднэрт ингээд нөлөөлж байгаа шүү дээ. Тэр чи буруу тааж харах байхгүй ус ажлын дээр байхгүй. Тэнгүүт ингээд биднийг айдсын мэдрэмж өгдөг ч юм уу эсвэл биднэрт нэг ингээд сонин бодол өгдөг ч юм уу одоо биднэрт өөртөө ихтгэлгүй болгох ч юм уу өөрийгөө үзэн ядах ч юм уу тиймэрхүү бодлуудыг биднэрт өгдөг. Эсвэл ингээд бид нар төвлөрөөд бясалгал хийгээ сууж яхад биднэрт янз бүрийн хэлбэрээр одоо төсөөлөлт тийм ээ дотоод нөө сүнсний нүдэнд янз бүрээр харагдах ч юм уу тиймэрхүү байдлаар юу ядгаа нөлөөлөх боломжтой байдаг. Хамгийн гол нь бид нар нөгөө зөв мэдээлэл аваагүй учраас элдэв юмнаас айдаг, айснараа нөгөө талтаа өөрийгөө бүр өвөш олгож өгөөд идэг. Бүр ингээд маймаа намайг одоо яасан ч болно гэд өөрийгөө өгөөд идэг гэсэн үг байна шүү дээ. Гэтэл бол энд айгаад ах юу ч байхгүй. Зүгээр л өөртөө энергийн толон ийм толон амбалт үүсгэждэг байхгүй. Толон амбалт үүсгэж чинь бид нар харагдах бай чинь өөрийнхөө тусгалыг л одоо бусад биетүүд харна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр астрал ертөнд жоохон яг жоохон эвгүйгээд хэлэхэд болно. Гэхдээ астрал ертөнцид бүх юм муу гэсэн үг биш. Зүгээр яг хөвчлэн нөгөө сүрэг төрөлтнүүд астрал ертөнцид ингээд өөр ингэсэн бас ингээд энерги биетэйгээр амьдарч идэг болохоор бид нэр астрал ертөнцөөр гарахаараа ч гэх юм уу эсвэл бясалгал хийж байхдаа эвгүй зүйлсүүдийг олж харах боломжтой. Тэгэхээр зүгээр би өөрөө яахчгүй өөрөө айхгүй эн чинь зүгээр л дөрөвдүгээр хэмжээсэн биетэй шүү дээ. Би өөрөө хамгаалах боломжтой. Намайг яаж чадахгүй шүү дээ гэсэн юмаа мэдж байгаа юм бол яаж чадахгүй. Харин бид нар улам итгээд улам айгаад нөгөө талдаа хүч өгөөд тах юм бол өстой нөгөө төсөөллийн найз гэдэг шиг яг биднэрт ингээд бодтойгоор нөлөөлж үйлчлэж эхлэх боломжтой гэсэн үг байхгүй. За тэгээд энэ астрал ертөнц буюу дөрвөн хэмжээсттэй асуудал маш их байдаг болохоор маш их зүйлийг ямаар байна уулна. За тэгээд нөгөө ламп өнөр асуудал нь дөрвөн хэмжээст астрал ертөнцээр гарч ирнэ. Яа тэгэхээр нөгөө нэг сүнсээрээ далд ертөнцтэй харьцдаг гэдэг нөхдүүд чинь болохоор яадгүй гэхээр нөгөө астрал ертөнцийн биетүүдтэй харьцдаг, нөгөө сүнсэн биетүүдтэй харьцдаг. Гэтэл яг юутай харьцаад байгааг бас мэдэхгүй гэр нөгөө ямар мэдээлэл аваад байгааг мэдэхгүйгээр хүмүүс ингээ хилээд байдаг. Тэгсэн чинь астрал ертөнцөөс авж байгаа мэдээлэл нь хөвчлэн ийм сүрэг байдаг одоо айлгсан байлаар тий. Өөстөө энийгаа ингэхгүй бол болохгүй шүү. Ийм засал хийхгүй бол болохгүй шүү. Эсвэл ийм хараалцдаг болчих, ийм хорлол болчих гэх юм уу. Ингэхгүй бол болохгүй, тэгэхгүй бол болохгүй гэж ерөнхийдөө бид нарыг айлгах чи одоо хүч сул шүү, чи нэг ганцаараа чадахгүй шүү ч гэх юм уу. Биднийг тэгж айлгах сүрдүүлэх мэдээлэлээр харьцчихлаа бол тэр тухайн сүнсэн биеттэй далд ертөнцтэй харьцаад байдаг гэдэг нөхдүүд байна шүү дээ тий. Астрал ертөнцийн аль нэг сүрэг хүчинд зүтгэдэг тэр сүрэг хүчинд одоо боолчлогдсон ч гэх юм уу тий. Тэдний одоо даалгаврыг үүсдэг гэдэг хүмүүс гэсэн. Гэхдээ өөрсдөө мэддэг ч юм уу мэддгүү ч юм уу ичлэн мэддгүү юм билээ л тий. Тэг яг нөгөө сүнстэй харьцаа уул нь нөгөө ертөнц буюу сүнстэй харьцаад байгаа. Сүнс гэдэг нь яг тэ нөгөө тэдний хувьд нэг юм хийсгэлэн биетэй нөгөө энерги биетэй нөхдүүдийг хилээд байгаа шүү дээ. Нөгөө нүдэнд харагдахгүй нөхдүүдийг хилээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь зүгээр л дөрөвдүгээр хэмжээс буюу астрал ертөнцийн нөхдүүдтэй харилцаад байгаа. Тэгснээ тэрнэгөөр хайрцагтчихдаг байхгүй. Тэгээл тэд нэр тэгж хэлж байна. Би сая тийм сүнстэй чи холбогдлоо. Эсвэл тийм юмтай холбогдлоо. Ингэж хэлж байна, тэгж хэлж байна гэх мэдээлэл өгдөг. Тэр нь дөрөвдүгээр хэмжээсээс ирдэг. Гэтэл дөрөвдүгээр хэмжээс бол яг үнэтэй бол дөрөвдүгээр хэмжээс бол зүгээр л хүний нөгөө нэг бодол, төсөөлөл, мөрөөдөл биелжээдэг зүгээр энергийн тийм тоглолт хийдэг хэмжээс ахгүй. Тэр нэг тийм чухал ач холбогдол өгöd ах хэмжээс биш юм баавуулна. Гэтэл тэрийг бодтойг итгэждэг нөгөө астрал ертөнцөөр аялсан юм аа. Яг хоо дөрөвдүгээр хэмжээс гэж байгаа ч гэсэндээ астрал ертөнцөөр аялсан юм аа. Энэ бол орчлонгийн туйлын үнэн ийм жинхнээсээ байдгийм байна. Тэгэхээр одоо хэдүүлээ тийх хэрэгтэй гэж нөгөө харсан үдсэндээ хайрцаглаад итгэж үнэмшээд нөгөө төөрөгтэй өчтдөг гэсэн үг байна шүү дээ. Тэгээ төөрөгцсөн юм аа биднэрт үнэн гэж шахна. Одоо өөрийнхөө харж аялсан туршлага нь үнэн л байгаа юм л та. Дөрөвдүгээр хэмжээсээр аялсан байгаа байхгүй астралаар. Гэхдээ астрал ертөнц бол зөвхөн энэ орчлон ертөнцийн нэг л хэмжээс болохоос ш энэ орчлон ертөнцийн бүх утга учир биш гэсэн үг. Яагад гэвэл хүлөвтөн одоо мэдгэж байгаа 12 хүртэл хэмжээс ах чинь нэг хэмжээсийг харчаал нэг хэмжээс дээр нь очиж үзчихэл энэ л туйлын үнэн юм байна. Энэ л ингэдэг юм байна гэж нөгөө хайрцаглах шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цаана 5 6 7 8 9 12 гэдэг өчнөө хэмжээсүүд ах чинь зүгээр хамгийн ойр 4 хэмжээс буюу астрал ертөнцөөр ингээд орчлон ертөнцөө төсөөлөөд ингээд нэг юм
Өстөл нөгөө нэг даалт ертөнц гэдэг чинь юм байна. Сүнсний ертөнц гэдэг чинь бурхан гэдэг чинь чөтгөр гэдэг чинь ингээд нөгөө дөрөвдүгээр хэмжээсээ л мэддэг туршлагатай. Тэгээ цаашаа 5 6 руу явж чадахгүй нөхдүүд чинь тэрэндээ очиод ингээд хайрцаглагцдаг. Энэ л одоо туйлын үнэн гэдэг нөгөө үдсэн харсан юмараа л одоо энэ л одоо дээд ингээд хайцаалгчдаг юм хаашин тийм юм их байдаг. За гэтэл ахиад өөрийнхөө ухамсарыг хөгжүүл өөр одоо бид нар юугаа ухамсараа хөгжүүлээч гэх юм уу одоо яадаг туршлага судлаа штэ. Туршлага судлуулна, оролдлого хийн. За тэгсний хүчинд бол бид нэр дахиад 5 6 7 8 10 12 гэх хэмжээсүүдээр бас ухамсараа юу явах боломжтой, аялуулах боломжтой байдаг. За 5-аас 7 дугаар хэмжээс хүртэл болохоор бас дүрстэй. Бас нөгөө ийм биетэй дүрстэй. Өөрийн гэсэн бас аватар дүр ашиглаж одоо бүтээлийг хийж болдог, амьдралаа өргөнүүлж болдог, туулалт туулж болдог, туршлага хөрөнгөлүүлж болдог. Тийм хэмжээсүүд байгаа. За гэхдээ онцлог нь юу юм бэ гэхээр 5-аас 7 дугаар хэмжээсэд ерөөсөө харц цагааны нөгөө хослол гэж байхгүй. Ерөөсөө тэнд сайн юм уу юм гэсэн юм байхгүй. Туулал гэж байхгүй, айгаад ах юм байхгүй. Дандаа гэрэл хайр өндөр ухамсарууд байдаг. Гэрэл хайр өндөр ухамсарууд байдаг. Тэнд сүрэг гिचмний нөхдүүд байхгүй гэсэн үг шүү дээ. За тэгсэн чинь 8 10 11 12 гэд бусад 12 хүртэлх хэмжээс яадаг гэхээр тэнд бол юу байхгүй, дүрс байхгүй, хэмжигдэхүүн байхгүй, хэлбэр байхгүй, өнгө бодог байхгүй, тунгалаг ухамсар оршиж идэг. Гэхдээ мэдээж өөр өөрийн тоотоо нэршилтэй юм чинь өөр өөр гэсэн онцлогтой хэмжээсүүд байгаа. Гэхдээ арай тийм ялгамжтай боловч ерөөсөө хоосон ухамсарууд л ээждэг нөгөө энергийн тодорхой хэмжээний нэгтшилтэй дүрст одоо орчлон байхгүй гэсэн үг шүү дээ. За энийг бол уулна буддын сургаалт гэх юм уу тэр буддын номонд бол маш гоёор тайлбарлаад ингээд эмгцэгцтэй бичсэн л тийм үлээ. Гэхдээ нөгөө ашиглаж байгаа үг нь жоохон шашных болохоор ойлгоход хэцүү. Хүсэлт орчлон, хүсэл бус орчлон, дүрст орчлон, дүрст бус орчлон гэдэг ингээд схемчлээ хийцэн байдаг. За тэгээд одоо болохоор бид нар тэрийг 1-р хэмжээс, 2-р хэмжээс 3 4 5 6 7 8 12 гэтэл нөгөө нэр өгөөд нь тоогоор ингээд хэмжээсгээ нэршлээд өгсөн. Англи буддын ухаанд болохоор хүсэлт орчлон, хүсэлт бус орчлон, дүрст орчлон, дүрст бус орчлон ингээд бас ингээд хэмжээсүүдийг ингээд нэгээс нь хавуулаад ингээд дээш схемлэлсэн байгаа хгүй. Тэгээд 1-ээс 3 дахь хэмжээс бол хүсэлт орчлон, 4-өөс 10-р хэмжээс бол хүсэлт бус ч гэдэг юм уу. Тэгээд дээшээ нөгөө нэг дүрс үгүй орчлон буюу цэвэр ухамсар буюу хоосон хонлог ухамсарын хэмжээс гэдэг. Тэрийг болохоор тэнцэнээс одоо бурхны дуу хоолой дээд одоо дээд бурханлагын хэмжээс гэх юм уу нэлээд өндөр ухамсар гэж нэрлэдэг. Тэгээ бидний дээд биетэйгээ бид нар холбогдсон гэж яриад идэг. Бидний дээд бие чинь болохоор нөгөө нэг ихэвчлэн тунгалаг ухамсар хэлбэрээр оршиж идэг. Дүрс байхгүй. Тэгээ би дээд биегээ уулна харчмаар идэг те. Гэтэл миний дээд бие надад харагдах гэхээс илүү зөвхөн нөгөө ухамсар хэлбэрээр харьцдаг. Миний ухамсараас би өөрийнхөө дотоодын тэр дээд биетэйгээ харьцахдаа зөвхөн ухамсар хэлбэрээр харьцдаг. Тэнд ямар ч дүрс харах, ямар нэгэн газраар яваад аялаадах шаардлага байхгүй. Шууд ухамсараас ухамсарлуу мэдээлэл дамжигддаг байхгүй. Тэгэхээр энэ телепатаар өндөр түвшний мэдээлэл аваад байна гэдэг чинь 8-аас 12 дугаар хэмжээс хүртэлх өөрийн дээд ухамсартай харьцаж байна гэж ойлгож болно ерөнхийдөө. За эсвэл нөгөө хэлбэр дүрстэй юмтай харьцаад байвал одоо юм янз бүрийн хэлбэр дүрс өнгө бодогтай зүйтэй харьцаад байвал энэ бол 1-ээс 7 дугаар хэмжээс хүртэл ухамсар байна гэж ойлгож болох нь шүү дээ. Гэхдээ яг хүн өөрөө л яг ингэж энэ өөрөө нөгөө нэг ухамсараа шилжүүлж гэх юм уу энэ яг 5 дугаар хэмжээс ухамсар 6 7 дугаар хэмжээс ухамсар ингэж дотоодороо зөнгөөрөө мэдэрдэг юм билээ. Түүнээс ш яг одоо би ийм байдаг тийм байдаг гэд хэлэхэд бол төвхтэй. Гэхдээ амар бол чадхад хараал нэг юм байдаг шүү гэж мэдэрч байгаа зүйлийг хэлээд байгаа шүү дээ. Эндээ та нарт асуух асуулт байвал асуугаараа. Энэ нөгөө ухамсар яг нэг хоос нөгөө тунгалаг ухамсар ингээ яриад эхлэхээр бүр ингээ яадаг шүү дээ. Ингээ үгээр хэлж үзгээр бичимгүй гэдэг шиг үгээр хэлэхээр буруудаж гад гэдэг. Бичгээр зургаар үзүүлэхээр нэг буруудаж гад. Гэхдээ энэ үл сэтгүү тарих буюу сэтгүүнээс нөгөө давсан
ойлгоход хэцүү. Зөвхөн нөгөө нэг цүнс ухамсарын түвшинд мэдрэгдэх юм болохоор тэр мэдрэмжийг одоо амаараа юу гэж тайлбарлах нь бол жоохон төвөгтэй. Гэхдээ ямар ч л гэсэн бол нэг чатгаараа л тайлбарч ийн гэж бодоод байна. Тэгэхээр сонирхолтой байхгүй юу? Гурван хэмжээст одоо юм дэлхийгээд гариг байна. За ингээд хүмүүс гээд бид нар ингээд бас тодорхой хэмжээний сүнснүүд байж штэ энэ аватар биеийг олцсон. Дөрөв хэмжээст бид нар хэрэг амьдрахыг сонголоо гэвэл бас тэнд нэг өөр юм гэсэн тохирсон тийм сүнсгэл буюу энергийн сэрэг биеийг олоод тэмцээнэ өөрийн хаан тусаа байгуулаад ч гэх юм уу эсвэл хин нэгний бий болгосон газар ч гэдэг юм уу амьдрах боломжтой. За 5, 6, 7 дугаар хэмжээс рүү би очие гэх юм бол тэр бол яг ингээд тодорхой ухамсарын юу байдаг. Өөрөө яг бидний ухамсарын түвшин хүрж ивэл бид нар бол шилжилт их боломжтой. Гол нь нөгөө тийшээ ингээд 5 хэмжээст очиж исэн 6, 7 дугаар хэмжээст ухамсараа ингээд ухамсараараа очиж исэн туршлахгүй бол тэр хэмжээнд хүртэл ухамсараа өсгөх хэрэгтэй байгаа даахгүй юу? Туршлагатай сүнснүүд ч бол яг хөтэ тэгэл 5, 6, 7 дугаар хэмжээс рүү чөлөөт аялжлаа юм л та. Тэгээ энэ бясалгал хийгээд мэдээлэл аваад ин гэдэг нь шүү дээ тий. Өөр хэмжээсээс мэдээлэл аваад байгаа юм. Нөгөө бусад хэмжээс ертөнцүүдээс мэдээлэл аваад байгааг хэлээд байгаа юм. Тэгвэл та аль хэмжээсээс мэдээлэл аваад байгаа? Астрал хэмжээсээс мэдээлэл аваад байгаа мó? 5, 6, 7 дугаар хэмжээсээс мэдээлэл аваад байгаа мó? Эсвэл бүр дээд өндөр хэмжээсээс мэдээлэл аваад байгаа мó гэдгийг ялгаж залгах сурах хэрэгтэй байгаа. За ер нь тэгээд одоогор мэдээлэх боломжтой нь 12 хүртэлх хэмжээс байдаг гэж төрүүлсэн. За тэгээд харь гаргийн найзууд гээд байгаа тэд нар ч болохоор бас 5, 6 ерөнхийдөө бол 4-өөс дээш хэмжих түнд байдаг. 5, 6, 7 дугаар хэмжээсүүд нөгөө биетэй байна гэдэг чинь 7 дугаар хэмжээс хүртэл байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэнд бол мэдээж нөгөө нэвтрчлэн бас арай өөр хэлбэр болоо явчихна. Өөр одоо орон гариг болоо явчихна. Тэгээ энергийн хувьд нэг арай өөр, ухамсарын түвшний хувьд өөр, сүнсний чадамжийн хувьд өөр, оюун бодол, амьдралын хэмнэл нь өөр гэсэн үг байхгүй юу? Бид нар болохоор яг 3 дахь хэмжээс дээр одоо ингээд амьдраад байгаа шүү дээ. За тэгтээ хүмүүс болохоор ингээд бясалгал хийгээл эсвэл би сүнстэй харьцаж ингээл те транс байдалд ороод эсвэл би астрал ертөнцөөр аялал ийм мэдээлэл аваад ингэж гэдэг чинь бол зөвхөн нэг хэмжээсээр аялаад агаал туршлага шүү. Түүнээс ч тэр бол орчлын ертөнцийн туйлын үнэн ч гэдэг юм уу бурхны дээд хэмжээст яваач ингэж андуурва тэгж толгой угаадаг хүмүүс, тархи угаадаг хүмүүс байдаг шүү. Тийм хүмүүс олон байгаа. Бид нар ч гэсэн өөртөө ялахгүй ч бас тохиолдол байдаг. Хэрвээ та нар 5, 6 дугаар хэмжээс 4 дугаар хэмжээс хоорондоо ямар ялгаатай 5, 6 дугаар хэмжээсээс мэдээлэл авахар бол одоо л энэ одоо олдож байгаа цаг хугацаан дээр бид нар ухамсараа хөгжүүлэх тэлэг шаардлагатай болчиход байна. Тэгээд нөгөө оролдлого хийгээд ухамсараа тэлж хөгжүүлснээр бид нар 5, 6, 7 дугаар хэмжээс гэж юу болохыг өөрийнхөө туршлагаар мэдчих болно. Дотоодосоо нөгөө зүнснийхаа мэдрэмжээр зүүн бэлгээрээ харьцаж болно гэсэн үг байхгүй юу? За. Өөр асуух зүйл байвал асуугаарай. Ерөнхийдөө хэмжээсүүд гэдэг чинь юм байдаг шүү. За тэг яг нэг 5-аас дээш хэмжээсүүд болохоор ерөөсөө л ингээ бэлэг ухаан, нэг үсээ сэтгэл, хайр инрэл надад тийм туршлага туулуулаад хар талынхан гэж нэрлээд байгаа чи юу юм гэхээр нөгөө энергийн гэрчмийн үн жичиргээ доогуур одоо тэгээд хөвчлэн дандаа юм сүрэг гэрчим энерги ялруулж идэг. Тэгээ нөгөө сүргийг сонгож идэг сүнснүүдийн л одоо нэгдэх гэх юм уу. Тэднийг ч л хэлээд байгаа шүү дээ. Хараа дууга жоохон чимээг байж л хараа. За тэгэхээр яг энэ уул нь бол нөгөө нэг хаар сүнс ч гэдэг юм уу, өчтөр шулам ч гэдэг юм бид айгаад ах юм уул нь байдаггүй. Гэтэл биднийг айлгадаг нөхдүүд махан биетэй ч оршиж гин, махан биегөө өөр хэмжээсүүд ч оршоод байгаа байхгүй юу ерөнхийдөө. Тэгээд биднийг чинь товтлоо айлгасаар агаад сурцсан шүү дээ. Нөгөө үзмэрч дээр очдөг те янз бүрийн үзэж хардаг хүн дээр очдөг. Тэгээл өөстө тэхгүй болохгүй, ингэхгүй болохгүй. Өөстө ямар юмны хорлол морлол гээл нөгөө нэг дээр явах хэлхийг яриад тэгээ биднийг ч одоо бүр учир начин ойлгохдоггүй юм болоод байгаа байхгүй. Дааз олж одоо нөгөө энерги гэдэг юу юм шинжлэх ухаанаар батлагтаад ирж байна. Хэмжээс гэдэг юу юм сайхан мэдээлэл өгдөөд эхэлж байна. Тэгэхээр ч одоо бид нар
айх зүйлгүй ингээд толгой өргөлдөл энэ зүүн болоо тэр зүүн болоо одоо би яах юм болоо гэл нөгөө нэг үзэж хардаг хүн чинь тэгж хэлсэн тэгэхээр тэр нь ч зөв юм уу ч гэдэг юм уу ингээд хин нэгний амаар ингээд айгаад яваад тахгүй болж ин гэсэн үг байхгүй юу. За ер нь бол ингээд мэдээл хаанаас ирж ин гэдгийг бид нар уул нь бол ингээд зөнгөөрөө ялгаж сурах боломжтой байдаг. Тэгээд энэ яг одоо аль хэмжээсээс аль оршихуунуудаас би холбогдоод байна. Миний одоо дээд би аль хэмжээст байгаад байна. Миний дотоод сүнс хаанаас ирээд байна гэдгийг бид нар болно. Яг нь сүнсний туршлагатай хүмүүс нь бол мэдээд идэв. Яагаад тэгэхээр сүнсний туршлагатай гэдэг нь одоо энэ махан биеийг авахаас өмнө гурлуу одоо шилжиж орж ирэхээс өмнө сүнс нь одоо 6-7 5 дахь хэмжээст байсан туршлагатай бол мэддэг. Ийм байдаг. Тийм туршлахгүй сүнснүүдийн хувьд бол ойлгоход хэцүү байдаг. Одоо л нөгөө шилжиж нөгөө 5 хэмжээс гэдэг чи юу гэдгийг одоо л дөнгөж таньж мэдэж сурах гэж байгаа. Одоо нэг шилжилт хийсний дараа л одоо 5 дахь хэмжээс гэдэг чи ийм гэдэг юм шүү гэдэг ч юм уу те. Эсвэл нөгөө бяцлаглалын аргаар одоо бидний яг нөгөө дээд биетэйгээ холбогдох буюу өөрсдийн тэр гэгээсээ ухамсартай холбогдох боломжтой болсон. Тэгээ бяцлаглалын аргаар л одоо холбогдож танд судалж ингэдэм байх гэж шинэ туршлагуудыг олж авч байгаа учраас бол эхний удаад бол яалахад маш хэцүү төвхтэй авах гэж бодож байна. Гэтэл туршлагатай сүнснүүд нь бол бүр ингээд энэ уусаа дээд ухамсар миний дээд би тэгж ингээд шууд ялгаад байдаг. Гэтэл энэ өөр 1-ээс 4 дахь хэмжээсэд байсан тэрнээс дээшийн хэмжээсүүдэд нөгөө очиж байгаагүй ухамсарын шилжилт хийж байгаагүй сүнснүүдийн хувьд бол яг жоохон холол сонсогддог. Хол нэг тийм сонигтгмээргүй юм шиг ойлгоход биерх одоо юу юм болоо ч тийм тэгж санагдаад идэх байхгүй. За инхмагч дүү сайхан дэвшил ирж байгаа юм байна. Хэмжээсүүдийн нөлөөлөлд амьдардаг. Яг хэмжээсүүд хоорондоо бие биендээ нөлөөлж болно. Яа тэгэхээр чи нөгөө бид нар чинь нэг юмнаас өссөн. Тэгээд би өөр хэмжээст байгаа сүнстэй харилцах боломжтой. Бие биендээ нөлөөлөх боломжтой. Бид бүгдээрээ нэг холбоостой учраас нөлөөлөх боломжтой. Дээрээс нь би ухамсараа өөр хэмжээсүүдээр аялуулах, өөр хэмжээсүүдээс мэдээлэл авах боломжтой гэсэн үг байхгүй юу? Ихчлэн зөнгөөрөө зүн гэдэг юм араа л одоо тайлж ялгандаа одоо тэгээд тэр зөнгийн мэдрэмж бас шууд ингээд амаараа хэлэхэд бас төвхтэй те тэр нөгөө маш нарийн мэдрэмж байдаг болохоор. Тэгэхээр яг энэ хэмжээсүүдийн учрыг олсноор яах вэ гэхээр бид нар ямар ч л гэсэн учрыг нь олохгүй байсан олон юмны учрыг нь олно. Айгаад байсан олон айцаасаа чөлөөлөгдөнө. За тэгээ нөгөө мухар сүсгийн юмнуудаас бас чөлөөлөгдөж ирнэ. Тархины төгжөөнүүдээс сална. Олон давуу талтай байхгүй. За ойлгомжтой байгаа бол ямаа да. Тэг яг ингээд хүмүүсийн яриг сонсохгүй энэ нөхөр ер нь хэдгээр хэмжээстэй холбогдчиход хэдгээр хэмжээсээс мэдээлэл авчаад надад хэлээд байна гэдгээ та нар өөрсдөө хянж үз. Яг дээрүүд болохоор шашны хэлэхээр дээр үеийн хүмүүс чинь шал өөрсдөө одоо үеийн хүмүүсээ шал өөр байгаа байхгүй юу? Одоо нөгөө нар мар хэртгэр гарч ин хоогоо зоддог төмбөн шангаа ингэж пижигнүүлдэг тиймэрхүү л хүмүүс байсан шүү дээ. Ер нь ингээд те. Тэр үеийн хүмүүс чинь бас одоо хэмжээс энерги шинжлэх ухаан ярих юм бол мэдээж ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ойлгох хэлээр нь ярих байхгүй юу? Тэгээ нөгөө энергийн тухай ярихаар ойлгохгүй учраас одоо чи муу юм хийвэл чамд эргээд муу юм тохиолдсон шүү. Үлийн үр гэж байдгийг шүү. За бурхан чамааг харддаг шүү. Бурхан чамааг бас шийдэх үедээ шийдэн шагнах үедээ шагнадаг шүү гэдэг чинь нөгөө 3 настай хүүхдэд юм тайлбарлаж байгаа юм шиг болдог гэсэн байгаа байхгүй. Тэгэд одоо бол бид нэр арай өөр ингээд бас ингээд шинжлэх ухаан хөгжсөн 2025 онд бас оюунлын хувьд сарын өөр төвшөнд хүрсэн учраас тэр дээр үе үг хэллэг ашиглаад буцаал нөгөө мухар сүсгэнд автаадах шаардлагагүй болсон гэсэн үг байхгүй юу? За баярлалаа талархлаа загт гармаа. Тэгэхээр тэр үлийн үр карма гэдэг юм чинь айлгах юм шиг энэ зүгээр энергийн хууль ахгүй юу? Тэр энергийн талбайгаа цэвэрлэхийн тулд биднээс гарсан энерги буцаад их сурвалжтай шилждэг, их сурвалжтай очдог. Сайн сайхан энерги гарвал буцаад их сурвалжтай очдог. Энэ бол яг орчлын ертөнцийн тэнцвэрийг хадгалах, орчлын ертөнц өөрөө өөрийгөө цэвэрлэх, эмх цэгцтэй байлгах хуулийн дагуу надаас гарсан зүйл буцаж надад чинь ингэж ирээд нөгөө эмх цэгцэндээ ордог гэсэн үг байхгүй юу?
тийм л энергийн хууль. Түүнээс биш бид нарыг шийтгэх гээд бидний үүлийг үүсгэх гээд хэвээ ийм үүлийн үр байдаг шүү, тэгж шийтгэдэг шүү, тэгж зовоод шүү гэд нөгөө айлах гад яг хуучинд бол яг айлах арга ашигладаг лээсэн баг л та. Одоо бол тэгж нэг бинийгээ айлгаадах шаардлагагүй. Зүгээр эн чинь ийм одоо би ингээд дээрээс юм унгаа доор очиод хагарна шүү. Энэ болохоор физикийн таталцлын хувьд шүү гэдэгтэй л адилхан л бүх юм энергийн хуулиар тайлбарлагдж байгаа. Түүнээс биш биднийг нэг шийтгэх гээд дотоо зогсож идэг бурхан тэнгэр бурхан ч гэдэг юм байхгүй. Бид нөгөө өөрсдөө бурханыг суралцаад учраас зөвхөн энергийн хуулийн дагуу сайхан туулаад бүтээж цогцож амьдардаг гэсэн үг байхгүй. За гандан хэд маа тэгэл одоо нөгөө нэг яриад байгаа мухар сэсгэн шүү дээ. Гандан хэдд очихоор яаж та нарт хэмжээсээ тайлбарч өгөхгүй шүү дээ. Тэ нөгөө чөтгөрийн хорлол морлол сүнс зайлсан гэдэг нөгөө нэг юмудаа ярина шүү дээ. Нөгөө ойлгомжгүй юу яриад байгааг нь мэддэхгүй сони юм аа л ярина шүү дээ. Тэгэхээр чин цаад утгахыг мэдгүй ээжж хүний хэлсэн үг нь шууд итгэж байна гэдэг чинь энэ мухар сэсэг байхгүй юу? Мухарталд ороод байна гэсэн үг байхгүй юу? Гэтэл яг цаана юу болоод байгааг бид нар мэдэх бүрэн боломжтой 2025 онд бүх юмыг одоо ингэдэм ээ тэгдэм ээ гэж мэдэх бүрэн боломжтой цаг үед амьдарч ич учир шалтгааныг мэдхгүйгээр зөвөр тэр хүнд нэг тэгж хэлсний төлөө шууд итгэнэ гэдэг чинь сонирн байхгүй тий. Тэр өөрсө тэр лам байна уу, бөө байна уу, үзмэрч байна уу, хинч вэ зүгээр ярьж байгаа юм л сонс. Тэр үнэхээр учир шалтгааныг тайлбарлаж үнэн бодтор тайлбарлаж чадчихэв үү? Эсвэл бидний айлгаад айц төр дөрвөлөд улам одоо тархитлахыг ингээд ойлгомжгүй юм дугаагаад айлгаад сүрдүүлээд байна уу гэдэг ч юм уу. Тэр ярьж байгаа зүйлсийн сайн ажиглаад үзэхгүй тий. Тэгэхээр яг тухайн сүнсний одоо тэгэхээр тухайн сүнсний ухамсарын одоо хэмжээнээс шалтгаалж амнаас гарах үг юм байна шүү дээ. Тэр магадгүй өөрийнхөө ухамсарын түвшнийг 5 6 7 хүртэл хөгжүүлж чадсан ч юм уу эсвэл угаасаа сүнс нь тэр 5 6 7 дугаар түвшнээс ирсэн бол бид нар чинь тэр түвшнийхээ мэдээллийг өөртөө татаж авч чаддаг гэсэн үг. Өгдөл нь байна. Тэгэхээр угаасаа 5-аас дээш хэмжигдэх үнэт бол тийм айлган сүрдүүлэн ингэж шийтгэн ч гэдэг юм уу ийм хорлол тийм муу санаатан гэсэн юм байхгүй. Тэр чинь зөвхөн 1-4 дэх хэмжээстэй л одоо оршдог байхгүй юу? Нэг хар талынхан чинь дээд хэмжээст орших боломжгүй. Яг л энергийн түвшин таарахгүй гэсэн үг. Та нарынхаа ярин дундаас асуух асуулт байл асуугаарай за. Тэр үсэ тухайн хүн өөрөө хэдгээр хэмжээсээс мэдээлэл авч биднэрт өгөөд байгаа гэдэгс шалтгаалах байхгүй юу? Уул нь яг ингээд бөөнрийн хувьд болохоор бөөгөн гэдэг чинь ямар хүний хилээд байгаа гэхээр өөрийнхөө ухамсар сүнсээр олон хэмжээстүүдэд аялал хийж тэнцэнээсээ мэдээлэл авах, үүлээ хийх, бүтээлээ хийх тийм чадвартай. Сүнсний тийм чадварт хүрсэн ч юм уу тийм чадвартай үнийг л одоо бөө гэдэг. Түүнээс зөвхөн нөгөө астрал ертөнц буюу 4-р хэмжээс хэдэн нөгөө сүнснүүдтэй харьцаал мэдээлэл авангуудаа тэрийг л одоо туйлын үнэн гээл тарих угаагаал эсвэл нөгөө хэдэн төгрөг гээл те бид нар ч нөгөө мөнгө гэж хардаг. Тийм хүнийг хэлэхгүй шүү дээ. Тийм уул нь л их сүнсний гоё чадвар байхгүй тэр чинь. Яг нөгөө хувь хүний нөгөө хумсрын төвшнөөс шалтгаалаад жоохон сонь эвгүй хүн болоод байгаа болохоос биш. Уул нь тэр сүнсний өгөгдөлтөө чадвартай хүмүүс гэдэг бол юм сайхан. Бас нэг бэлгэл гэсэн үг, сүнсний бэлэг гэсэн үг байхгүй. За урдаар асуулт ирчин те. 3 дахь хэмжээсэд бидний оршин байгаа амьдралын утга учирын талаар. За 3 дахь хэмжээс бол бусад хэмжээсүүдээс маш онцлог давуу тал олон. Яг л энэ хэмжээст бид нар сүнсний туршлага авах гэж зориудаар ирдэг. Зориудаар 3 дахь хэмжээстэд аватар бий болдог гэсэн үг байна. За тэгэхээр хар цагаан байна гэдэг чинь зөвхөн тэр бол нөгөө биднийг зовоох гээд байгаадаа биш. Биднэрт сургалт өгөх гээд биднийг дотоод хүчийг минь гаргаж өхийн тулд тэр шахалт үзүүлэхийн тулд ад жаргал гэж юу гэдгийг одоо үнцэн гэж юу гэдгийг ч гэдэг маш олон зүйлийг мэдрэл сургалт өгөхийн тулд 3 дахь хэмжээсэд хар цагаан оршиж байна. Одоо 2 тулд хар цагаан сайн муу сайхан муухай гэдэг чинь 2 тулд хумсрыг хилээд байгаа хгүй. Тийм 2 тулдд одоо амьдруулад байгаа юм. Тэгээд эн чинь бидний хувьд мөнх настай сүнснүүдийн хувьд болохоор сургалт гэсэн үг. Эсвэл гоё юм бүтээх боломж бас л нэг хэмжээс хооронд ингэж аялж төрөх чинь гоё штэ.
нэг гэсний адал явдал гэсэн үг байхгүй. За тэгээ харын талынхан чинь бас ажиллаад хийж явж байгаа өөрсдийнхөө мөн чанараар байх ёстой газараа байх хэрэгцээтэй газараа харын талынхан байх хэрэгцээтэй байх ёстой. Урд харга байхгүй, устгаа ичих боломжгүй. Байх хэрэггүй газараа байхгүй. Байх хэрэгтэй газараа байгаа. Энэ яг та нөгөө жамын жам гэдэг агийн тогтолцоо. Тэр яг та энэ сүнснүүдийн хувьд бас тийм хар цагааны орчин буюу өөрөнгө гэсэн онцлогтой хэмжээсүүд байх шаардлагатай болчиход байгаа байхгүй. Тэр өөрөөсө буруутгаад ах юм байхгүй. Хин нэг ингэх ёсгүй байсан, тийх ёсгүй байсан, ийм байх ёстой, тийм байх ёстой гэж буруутгаад шүүгээд ах ямар ч одоо шалтгаан байхгүй. Бүх зүйлс зөв цагтаа, зөв газараа, зөв зүйлээ хийж явж байгаа. Харамсах зүйл байхгүй, буруутгах зүйл байхгүй. Зүгээр л одоо жамынхаа дагуу бурхны хүсэл тааллаар гэдэг шиг нэгдсэн ухамсарын хүсэл тааллаар зохиолын дагуу хэмжээсэн энергийн хуулийн дагуу бүхэн байх ёстой газараа байх ёстой зүйлээ хийл явчихна. Уул нь л яг том зургаар харах юм бол сайн муу гэсэн юм байхгүй л дээ. Зүгээр яг сайн муу юм шиг санагддаг дөрүүд байгаа гэсэн үг. Би энэ лайва YouTube дээр давхар оруулна, утсан дээр бичлэг хийж давхар лайва нөхөж үзэхээр хадгалнаа. Тийм учраас дундуур нь орж ирсэн хүмүүс санаа зовтгоо дараа нөхөж үзэж болно. Тийм гол нь нөгөө та нарыг лайв үзэж байгаа хугацаанд асуулт байвал асуугаарай гэдэг аахгүй юм чинь шууд учраас. Хэмжээсүүдийнхаа л учрыг зөв тайлчвал бид нар ер нь бол маш олон тархины төгжинээсээ маш олон мухар сүсгийн нөгөө мухарлаад байгаа юм гарч болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө айх айцгүй болно. Амьдралынхаа нөгөө утга учир ер нь яахаа амьдраад байгаа. Энэ орчлын ертөнцид ч ямар яваад байгаа юм гэдэг ч юм уу. Тэр бүхнийх утга учирыг тайлна гэсэн үг байхгүй юу. Тэгэхгүй нөгөө би өөрөө бас тэр нэг мухар сүсгт автаж үзчихсэн учраас яаж төөрдгийг, яаж элдв янзын дотор нь төөрснөөсөө болоо хүн чинь бас дотроо элдв янзын ингээд зохиочдөг байхгүй юу. Хин нэг нэгэнд итгэнгүүтээ өөрөө тэрэн дээр бүр давс нэмээд ч тийм үү. Бүр ингээд төөрж байгаа дэр улан төөрөлтөө нэг өөртөө үүсгээд ингээд жоохон төөрч явах үе байсан. Тэгсэн чи яг нөхдөөд өөртөө нөгөө мэдэхгүй тэгснэ өөртөө ихтгэл үнэмшлэр ингэдэг тэгдэг гэсэн юм а би болгонгуудаа энэ бол туйлын үнэн. Яагаад гэвэл надад мэдрэгдээд жинкнээсээ боддоор оршоод байгаа юм чинь энэ л туйлын үнэн гингүүтээ 3 юм уу 4 хэмжээст очих гацчдаг. Тэгтэл цаана 5-аас дээшээ хязгааргүй хэмжээсэд байна гэдгийг мэдэж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй, мэдэхгүй, энэ талаач тодорхой мэдээлэл өгөхгүй, өөртөө ч мэдэхгүй тэгээд сайхан бантан шиг юм болоод байгаа байхгүй. За тэгээ уул нь одоо эрх нэгтгэс болох танхимын сургалтанд би уул нь суугаасаа гэж хүсэж чинь та нарыг яагаад гэхээр маш олон нөгөө төгжээснүүдээс тайлагддаг. Төгжээс нөгөө тархины л бид нар нөгөө харах өнцгөө өөрчлөвөл тэгээ нэг тархинд байгаа төгжээ ч юм уу одоо юу гэдэг тэр нөгөө буруу үзэл гэх юм уу. Тэр юмнуудаас салчих юм бол сэтгэл санаа хамаагүй хөнгөрөөд тэгээ амьдралынхаа утга учирыг олоод тэгээд нөгөө эгоны дуу хоолой гэж юу юм ухамсарын дотоод ухамсарын дуу хоолой гэж юу юм дээд би гэж юу юм те яаж одоо өөрийнхөө тэр дотоод тэр бурханлаг сүнсний холбоог бэхжүүлэх үү ч гэдэг юм уу олон зүйл сургалтаар орноо. Тэгээд бөөндөө бас давхар бясалгаа явуучаар илүү үр дүнтэй байдаг. Тэнд болохоор олон сүнснүүдээ олон үйл явах учраас бидэрт яг нүдэнд л харагдахгүй болохоос ш олуулаа нэг зорилгонд ор суугаад бясалгахаар бидний дотоод сүнс зүйлээ хийж идэг бусад ирсэн сүнснүүд ч одоо бидэрт мэдрэгдэхгүйгээр ч гэдэг юм уу харагдахгүйгээр тэр эрг үйлээ хийж идэг байхгүй. Ерөөсөө энд нөгөө одоо тэр нэг юу н эрг үндэс сууртай тий хичээлийн үндсэн ч гэх юм одоо ирж байгаа хүмүүсийн сэтгэл нь эрг байдаг учраас ямар нэгэн муу санаагүй байдаг учраас тэр бясалгал бол хамгийн гоё үйлийг хийдэг. Одоо нөгөө ертөнцтэй гэх юм уу энерги төвшөнд бол маш гоё үйл болж идэг. Хавар нөгөө юм сурч мэдгээс гадна хавар сүнснийхээ үйлийг бид нэр одоо сургалт авч авах хугацаанд хийдэг гэсэн үг байхгүй. Тэр яг таас нэг ядаж төрөлдөөнөөсөө гараад
гэдэг юм байна гэд өөртөө итгэлэг болоод эгоны дуу хоолой, дотоод сүнсний дуу хоолойны ялгаас сурчна гэдэг чинь энэ бол маш том зүйл. Маш том зүйл. Тэгэхгүй ингээл энэ тентхийн мундаг сайн гэсэн хүн болгон дээр очиод байдаг, хүн болго өөр юм хэлээл байдаг. Тэр болгонд нь төрөлдөөл, мөнгө төгрөг цаг заваа үрээл ингээ явж байгаа хооронд яг л гол юмаа мэдэж аваад өө эн чинь тэгтийм байх гэл би чи ингэжсэн мэн тэгжсэн мэн гэл нэг богино хугацаанд одоо маш хурдан одоо 3 4 жил төөрөөд ингээ сурах байсан юм л одоо маш богино хугацаанд нэг 10 оны дотор ч юм уу ингээ өгөөд л байгаа гэсэн үг байхгүй сургалтаараа. Зүгээр нөгөө та нарт мэдээллийг дамжуулж байгаа юм биш. Гадна талдаа би яг ингээл юм яриа л ичдэг. Гэхдээ цааталтаа бас нөгөө энерги үйлэгдэж байгаа байхгүй. Гэтэ яг нэг дор угаасаа олон хүн багтах боломжгүй юм билээ. Угаасаа 10 хүнээр л ячиж бодчихин энэ удаагийнхан сургалтыг тэгээд өглөө 10 орой 10 хүн тэгэхэд яг болох байх. Яг дараа нь бүр ингээд том заал малтаа болохтой бол олон арай олон хүн багтах боломжтой болох байх гэж бодож байна. Яг ямар ч л гэсэн ингээд яг та нар өөрт нь мэдрэгддэг хүнд өөрийнх нь дүн савн гэж яддаг штеп тэнд мэдрэгддэг байхгүй. Яг би зөв чигээ олоод байна. Би яг үнэн мэдээллийг аваад байна гэдэг чинь та нар дотоод зүүн хэлж өгдөг. А тархиараа бодоход бол хүн болгон үнийг яриад байгаа юм шиг тий хүн болгон мундаг юм шиг санагдаж байгаа. Гэхдээ яг дотоод сэтгэлээ сонсоод одоо жишээлбэл хүн өөрөөсөө асуудаг штеп би энэ хүнд үнэхээр хайртай мó хайргүй мó би зүгээр гадна төрхөнд нь татагдаад байгаа мó чин чанарт нь татагдаад байгаа юм эсвэл би үнэхээр хайртай мó гэд бид нэр зүрх сэтгэлээ сонсдог штеп. Яг тэрнтэй адилхан тухайн мэдээллийг аваад энэ үнэн үгүй надад хэрэгтэй хэрэггүй гэдэг дотоод зүрх сэтгэлээс асуу тэр хэлж өгдөг. Тэгэл болчих юм баггүй уул нь бидний зүн гэдэг чинь айхтар ажилтдаг штеп. За тэгээд өөр асуух юмгүй бол одоо бараг цаг болж чинь лайва дуусгая да. Дараа нь бас нөхөж үзэж болно. За яг лайв дууссан гэсэн комментэн дээр нь суух юм байл бас бичиж болно бас чатаараа хариулт өгч болох байхаа гэж бодож байна. Зөнгөө яаж сонсох вэ? Зөнгөө сонсохдоо юу янаад нөгөө тарих яаж ажилтгийг, дотоод сэтгэл яаж ажилтгийг эхлээд тэрийг яг сайн таньж мэдчихээд тэгээд яг ингээд бүх юмаа суллаад нөгөө тархиал бид нар эхлээд суллаж сурах хэрэгтэй болчтой. Нөгөө анхан шатны төвлөрлийг үүсгэж сурах хэрэгтэй болчихно. Тэгээд тархиа эхлээд удирдаад хянаас сурчих юм бол дараа нь зөнгийн дуу хоолойгоо сонсоход хялбархан болчтой гэсэн. Тэгэхээр эхлээд нөгөө анхан шатны бяцлаглаа сайн хийгээ сурчих. Тэгэхэд аяндаа зүн гэдэг юм чинь цаанаасаа өссөн өсөөгөө ямар ч хичээл чармаалтгүйгээр байждаг зүйл учраас аяндаа сонсох гараад ирчдэг. Тийм учраас нөгөө нэг бяцлаглалын арга техникүүдийг өөртөө сайн дадлал болгоцсон хад болно гэсэн. За тэгээ лайв үзэх хүмүүстээ баярлалаа. Дуусглаа. Хадгалчээ.